Энэ жил бол тэр үхэр эмгжүүлэх гэдэг чинь одоо бид хэлээс орсон болохоос монголчууд яг үл үхрийг паспорттай болох бүртгэлжүүлэх ажил юм аа. Ер нь бүх улс орн үхрээ ялангуяа таваарлаг үхэр сүргээр бүртгэлжүүлж паспорттай болгодог. Ингэж үхрийн мах гадагшаа экспортод гарах номер 1 шаардлагыг хангадаг. Мал амтны эрүүл мэндийн байгууллага ОЕО гэж Франц төвтэй энэний номер 1 шаардлага нь ялангуяа үхэр дээр бүртгэл паспортыг одоо хангасан байхыг одоо шаарддаг байгаа. Тэгэхээр бид бол энэ жилийн төсөвтөр бол тийм эмгжүүлэлтийн үхлийг бүртгэлжүүлэлтийн одоо төсөв байхгүйсэн. Ирэх жил бол нэг 4 тэрбум орчмыг бол төсвөөр тавьж байгаа. Ирэх хавраас бол одоо шүлхийн вакцинтаа цуг ялангуяа энэ бүртгэл паспортлох ажлыг үхэр сүрэг дээр хийн. Гэхдээ энд бол одоо 5-6 аймаг дээр мал эмнэлгийн дэглэдэг мөхий эрүүл ус байгуулах засгийн газрын тогтоол гарсан үүний дагуу хүнсэд аж ахуйн яам ажиллаж байгаа. Энэ одоо эрүүл бүсгүй аймагуудаа эхний ээлжинд бүртгэл хяналтанд орж паспортжуулж улмаар цаашаа мал маха үнэтэй гаргах ийм боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж хэлье.